За сайн байна уу гэхгүй ингээд нөгөө sales хийж байгаа улсуудад одоо бяцхан зөвлөгөө гэх юм уу нөгөө мэдсэн юм одоо хуваалцъя тэгээд нөгөө нэг хурал мурал гэдэг ингээд ярихаар мартагдаад өнгөрөөд ч юм уу те эсвэл хүн ингээд утсаа үзэж байгаа дуусчихдээ шүү дээ. Тэгээд тэрнээс одоо сэргийлээд гэх юм ингээд бичлэг болгож хадгалж үлдчихэж байгаа маа тэгээд нөгөө дотоод дайж болохоор нэг хичэд зоохгүй байна. Тэгээд ярьж үгүй. Гэтэ нөгөө энэс өмнө sales яад нөгөө хэрэгтэй юм бэ гэхээр ер нь бол би нөгөө sales manager биш байхгүй юу. Гэхдээ sales мэддэг болсон одоо сүүлийн хэдэн жил одоо амьдралын шаардлагаар тэгээд ер нь бол нэг бүх юм ингээд sales байгаа те. Одоо юу гэдэг чинь ажил хийгээд одоо даатгал зарж байгаа бол sales те. Хүнтэй үерхий одоо юу гэдэг чинь ингээд үерхий гэж байгаа л тэр чинь бас sales байгаа байхгүй. Өөрийгөө зарж байгаа гэсэн үг шүү дээ. Гэдэг чинь одоо би царайлаг те одоо матрын ордных гэдэг ч юм уу тэр чинь бас sales байгаа байхгүй. Тэгээ бас хүнээс ингээд юм гуйхаж байгаа бол бас sales-тэй. Яг яагаад одоо тэр гуйсан юм чинь зөвшөөрөх юм. Гингүүт одоо тэр хүнд ямар нэг юм хэлчихэж одоо тэрийг яах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас sales байгаа. Тэгэхээр яг нэг борлуулалтын хүн мөнгө хийсээ илүү энэ хажууд хүн сууж байгаа. Борлуулалтын хүн хийсвэл яг ингээд амьдралд буюу ингээд бүх юм дээр одоо ингээд sales байдаг. Тийм болохоор тэгээд борлуулалтын биш тий одоо underwriter гэдэг хүн ч гэсэн одоо ингээд мэдчихвэл зүгээр байхаа гэж бодож байна. За тэгвэл sales гингүүт нөгөө нэг юмнууд үүдэн шүү дээ. Одоо энэ тэмдэг юм унших юм бол юу гэдэг чинь өөртөө ихтэй байц их суу тий очиод нөгөөдгөө зар улаан зангаа зүүн мүү гэдэг ч юм уу тий тийм байдаг. Гэхдээ яг ингээд одоо номын дуу одоо сонссон одоо улсуудын гэх юм уу яг ингээд теорийн юу байна вэ? Тэгээд тэрийг ингээд юунаас авч болох вэ гэхээр ингээд behavioral economy гэдэг одоо салбараас одоо нэлээд юм одоо ингэж авах болохоор байна. За тэгээ энэ нь юу гэхээр нэг behavior гэдэг чинь болохоор нэг хүний зан ааш төлөв мөлөө гэсэн үг шүү дээ. Economy болохоор эдийн засаг. Тэгмэд behavioral economy гэхээр яг нэг хүний зан төлөв буюу психологи болон эдийн засгийг холбоод яг ингээд эдийн засгийн одоо яаж одоо психологоор нь яах вэ гэдэг ч юм уу тийм ингээд салбар байд юм аа. Тэгээд энэ салбарыг одоо ингээд салбарч явах энэний тухай мэдээ гэх юм бол унших номнууд гэх юм бол нэг Freakonomics гэдэг ном байгаа. Тэгээд нөгөө нэг хиний үлээ Thinking Fast and Slow гэдэг ном байдаг те мэдхүү. За тийм ном байдаг. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө нэг юунод байдаг байхгүй cognitive bias байдаг. Bias гэдэг чинь болохоор нэг юм яг үнэн биш гэхдээ яг нэг тиймгээ бодцсон одоо нэг юм андуурлал гажуудал гэх юм нэг юм байгаа байхгүй. За тэгсэн чинь ингэж чинь одоогоор ингээд яг гой батны болцсон 280-аад тийм юу байна. Cognitive bias байна. Одоо тийм танин мэдхүүн bias алдаанууд гэсэн үг. Тэн дээр нь одоо яах нь хэдүүлээ дөрүүлээд юм азарах нэ. За тэгээд энэ дээр болохоор ингээд зүгээр энэ тэндээс нь ингээд одоо миний тэмдэглэл марк юм байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор ингээд хүний ингээд сэтгэгдсэн одоо сэтгэлэн гэх юм уу ингээд худалдан авалт хийхдээ rational буюу яг тийм логик дээрээс биш emotionally худалдан авалт хийдэг юм байна л та. Яг ингээд сэтгэлээрээ гэсэн үг. Ингээд нөгөө тарих зүрхээрээ гэдэг штэ. Тарихаараа биш ер нь зүрхээрээ худалдаж авдаг гэсэн үг. Тийм байд юм байна хөвчлэн. Эсвэргээрээ бизнес то бизнес буюу ингээд компаниуд ингээд хоорондоо юм зам ингээд сэлс их жаал тэр нь рационал байна. Ягаад гэвэл компани чинь хүн биш, хүмүүс болохоор. За тэгэд ингээд юм нөгөө орчин амар нөлөөлт юм байна л та. Одоо ингээд хүрээлэн байгаа орчин. Одоо чинь ингэсэн гэж аахгүй нэг юм судалгаа. Ингээд нэг бахан залуучууд нэг юм эмэгтэйчүүд ингээд дугаарыг асуусан ингээд дугаар өгчих танилцъя гэдэг. Тэгээд тэгсэн чинь яасан бэ гэхээр ингээд одоо цэцгийн дэлгүүрийн гадаа дугаарыг асуух юм бол эмэгтэйчүүд ингээд 20% илүү одоо дугаар өгсөн гэж байгаа байхгүй юу? Танилцъя. Тэгээд bakery дотор 40% илүү өгсөн гэж байгаа юм бүр. Одоо манай хажуутлын төлөжүүр гэсэн шүү дээ. Одоо төлөжүүртэй дугаар асуух эсвэл энэ гудамжинд одоо нарны зам дээр дугаар асуух шал өөр байдаг гэж таарж байгаа. За тэгсэн чинь ингээд бүр одоо өрөөнд дотор ингээд цэцэг байх юм бол ямар нэгэн байдлаар цэцэг байх юм бол эмэгтэйчүүдийн одоо тэр ингээд огт танихгүй хүнд ингээд тэр дугаараа өгөх юм ингээд суу өсдөг гинэ. Тийм болохоор одоо нөгөө саав маун ч юм уу те одоо хумс буддаг газруудад ийм цэцэг мэцэг байдаг байх нэ. Тэгэхээр ясан байх нь өрөө орчин гэдэг бол амар чухал юм байна. За тэгсэн чинь дараагийнх нь болохоор ингээ худалдан авалт гэдэг өөр юм communication байгаад байгаа байхгүй. Тэр болохоор зүгээр нэг хүн ингээ нэг юм худалдаж аваад нөгөөдгөө хэрэглээд хог болгоо хаях биш. Ингээ communicate хийж байгаа тийм одоо зан үйл байгаа. Худалдан авалт юм гэдэг нь. Одоо жишээ нь
Хүмүүс яагаад ингэж хүнд тип өгдөггүй гэж бодъё л одоо Туркд явж байгаа те Анталияд сайхан байжсэн ч одоо нэг юм таксичин залуу ч юм уу те зөөгчд ингэж тип өгж ийн гэдэг нь нэг өсөндөө ингэж статусаа харуулж байгаа хгүй ингэж би ингэ тип өгчдөг залуу шүү гэдэг ч юм уу те эсвэл тэр нэг waitress тэр нэг зөөгчдөг ингэ харилцаа үсгээд байна шүү дээ юм чи надад таалагдлаа гэд тип өгж байгаа тэгсэн чинь яг ингэж юу юм бэ баян хүмүүсээс илүү ядуу хүмүүс илүү их тип өгд юм байна яад гэхээр нөгөө баян хүмүүст юм шаардлага байхгүй угаасаа би баян юм чи тий. Тэнгүүд ядуу хүмүүс гэдэг гэхээр ингээд баян юм шиг байхын тулд тип өгдөг юм байна л та. Араа илүү тип өгд юм байна. За тэгсэн чинь юу юм бэ? Бас худалдаа авалт хийхдээ хүн нөгөө өөрийнхөө одоо тэр моралити статус өдрөө ерөнхийдөө ингээд харуулах гэдэг тий. Одоо юу гэдэг чинь ингээд фермд биш тий. Гой хөдөө өвсөд явж исэн үхрийн стейк гэдэг ч юм уу тий. Эко нойлын цаас тэгээд нөгөө ногоон одоо бүтээгдэхүүн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг бас нөгөө нэг хүн ингээд авснараа одоо ингээд нэг байгальтай хайртай хүн болж ингээд харагдаж байгаа хгүй. Тэгээ энийг болохоор нөгөө нэг snob effect буюу ингээд нусаа наах одоо эффект гэдэг юм байна. За дараагийнх нь болохоор ингээд яг юм certainty буюу ойлгомжтой байдал амар чухал. Жишээ нь ингэж байгаа. Хүн яг ингээд 100% баталгаатай одоо юу гэдэг чинь $700 авах нэг сонголт байгаа. Нөгөө талдаа 90% баталгаатай $1000 авах сонголт байх юм бол хүн яг тэр нөгөө $100-ын 100% баталгаатай $700 сонгох юм байна. Тэ яг ингээ 10% одоо риск байгаа шүү дээ нөгөө талд нь $300-оор илүү мөнгө авах гэдэг даанч 10% одоо тийм эргэлзээтэй болохоор хүн тэрийг заяах юм 100% бага мөнгөний авчиг гэж сонгох юм байна. Тэр хүн яг ингээд ийм том одоо тийм гейн те нэс одоо юм жижигхэн эрсдэл байхад ингээд үгүй гэж хэлээд нөгөөдгийг авдаг байх нь шүү. За дараагийнх нь болохоор нэг тоогоо том харагдуулах ухаан гэж байгаа. Тэгээд хүн ингээд юм л да. Одоо ингээд $5 одоо нэг юм бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ ингээд $1 та ингээд сайхан хэмнэрээ гэж нэг талд хэлж байгаа. Нөгөө талд болохоор $100 бүтээгдэхүүн байна. Гэхдээ энэс $5 та хэмнэрээ гэх юм бол хүн ингээд 5-аас 1-ийн хэмнэхийг ингээд сонгох юм байна л та. Яад вэ гэхээр энэ чинь 20% гэсэн үг байхгүй. 20% хэмнэлт гаргаж байна. Нөгөөдхөн дээр нь яаж байна? 5 гэрчээд өгсөн. 20 юу лээ? 100-ын 5 гэдэг байна. 100-ын 5 юм байна. Тэгэхээр юусэн ингээд 20% 5% хэмнэлт хийж байгаа юм шиг хэрнээ хүн яадаг вэ гэхээр ингээд яг бодит байдал дээр $1 нөгөөх нь одоо гэдэг $5 хэмнээд тахад $1 хэмнэж байгаагаар ингээд яваад өгчдөг тийм тал байд юм байна шүү. Тэгэхээр яг нэг хувь болон дүнгээ тэ ингээд гой том жижиг харагдуулж болт юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор яад юм бэ? Юу ингээд хүн ингэж юу гэж одоо хэлхээсээ эхлээд одоо нөгөө сэлсээ яадаг гэх юм уу? Яад бол нөгөө мэдээллийг яг хамгийн ихнийх нь өгж байгаа тэр мэдээлэл нь буюу үг өгүүлбэр нь яг ингээд цааш нь ингээд шидчихд юм байна л та тавилангийн. Жишээ нь одоо юу гэдэг чинь бөөрөө өгчих гэдэг ч юм уу тийм. За нэг бөөрн чашийн тийм нэг юм өгчих гэж хэлэх нэг өөр. Тэрийг надаа өгөхгүй бэз гэж хэлэх бас нэг өөр. Одоо өгөхгүй бэз гэдэг хэлчихэр чинь нөгөө чинь за өгөхгүй юм болд юм уу гэж бодод эхэлчихэж байгаа. Тэгэхээр ерөөсөө шууд анханаас ингээд аль натаа өгөх гэж одоо яавал зүгээр. Тэгээд энэ болохоор нөгөө нэг юм choice architect гэдэг мэрэгчлээд байхгүй юу? Тэр хүмүүс болохоор нөгөө хүний ингээд сонголтын одоо ингэж удирддаг тийм мэрэгшсэн улсууд байдаг. Тэгээд одоо хаана ажилтдаг юм бэ гэх юм бол одоо сошиал медиа дээр их ажилтдаг. За одоо чинь нэг асуултаа ингээд Шинэ Зеланд гэдэг одоо улс ооштой улс юм хот юм. Тэрний одоо ингээд хүн ам нь одоо 20 саяас ер нь одоо ихүү багуу юу гэж бодож байна. Ингээд тоо одоо хэл. За одоо хэлсэн байх гэж бодож байна. Тэнгүүт хүмүүс одоо ингээд би асуучингууд 25 сая ч юм уу те 15 сая гэдэг яг нэг 20 ингээд тойроод одоо юм хариулт хэлж байгаа. Гэтэ яг үнэндээ бол 5 сая хүн амтай 20-с бүр ингээд мангар дор. Гэтэ яг нэг энийг асуухтаа нөгөө нэг 20 сая гэдэг ингээд хэлсэн болохоор хүн ингээд тэрэнд нь ингээд тойроод ороо гэдэг одоо ингээд надад хариулт өглөө. За дараагийнх нь болохоор IKEA эффект гэж байгаа. IKEA гэдэг нэг одоо Шведийн сайхан нэг юм баахан юм эрэнгүүт өөрөө ингээд угсраад яадаг юм тавилгын гэр ахын дэлгүүрээд шүү дээ. Тэгээ тэр болохоор нэг ингэдэм юм байна. Хүн яг ингээд худалдаа авч байгаа юмдаа өөрөө оролцоод гар бие дүрээд
ингээд яачингууд тэрэндээ улам хайртай болоод тэгээ авд юм байна. Одоо чинь зүгээр нэг юм буудан ч юм уу ширээний гэрэл ингээд өгөх нэг өөр ингээд хайрцагтай тэ угсардаг ингээд за наатаа аваачаад гэртээ ярьж чад угсарчих гэдэг IKEA-гаас өгч байгаа ширээний гэрэл нэг өөр. Яг бол хүн нөгөөд гэж ингээл өөрөө шүрүп мөрөв хийгээл тэ гэрлээ хийчихэнгүү тэрэндээ ингээд хайртай болчих жоох гэдэг ингээл оо ямар гоё гэрэл вэ гэл нэг хард сууж модч юм тэ. Тэгэд бас хүн нөгөө нэг юм худалдан авсан юм а дараа нь ингээд өмөөрд юм байна. Нэгэнт авцсныхаа дараа шүү. Яг л хүн нөгөө ингээд юм авчаад ингээд тэр ингээд өөрөө юм тэнэг харагдах гэдэг байхгүй яг л тэрийг хамгаалахгүй бол тийм юу гэдэг чинь оо би сая явж байгаад нэг юм тавчг авчлаа гэсэн чи ёо энэ ч одоо хаашаа энэ тавчгүй гэд хүн одоо мууллаа гэхэд тэр хүн өөрөө тэнэг харагдахгүй тул тэр муухай тавчг өөрөө өмөрж байгаа байхгүй тийм юу ч энэ ч гоё л өнгөтэй байгаа зүтэй гэдэг ч юм тийм юм байд юм бэ шүү. За дараагийнх нь болохоор одоо focalism буюу decoy effect гэдэг юм байна. Энэ болохоор одоо юм 3 одоо юм сонголтыг ингэж удирдах чаа. За одоо бод ингээд ABC гэдэг юм 3 одоо юм байлаа гэж бодъё л доо менюн дээр одоо ингээд ABC гэдэг. Тэмүүт яг ингээд B-ийг зархаж байгаа бол ингээд A-ийн үнийн одоо хамгийн үнэтэйгээр нь эхнийх нь юм хамгийн үнэтэй байна гэсэн үг. Тэгхийн бол хүн яах нь B-ийг нь авах нь. За энэ ч яах вэ? Тэгээд бас яг нэг ABC байлаа гэд одоо ингээд B-ийг нь хэрвээ зарья гэж бодох юм бол ингэн гэсэн хүнд эхлээд A болон C-гээ танилцуулна гэсэн. Оо энэ юм байгаа, энэ юм байгаа гэд тэгээд B-гээ юусоо ярихгүй нөгөө зархаж байгаа юм. Гэтэ хамгийн сүүлийн тэр C-гээ одоо ингээд жоохон нэг юм мяа харагдах хэвээр. Одоо эхний хоёроосоо ингээд жоохон мяа. Дөнгөд хүн яах нь эхлээд хоёрын танилцуулсан нэг нь мяа байнгут танилцуулаагүй голын үлдсэн нэг нь эн чинь яадаг ингээд сонирхоод юм авах одоо юм нүстэй ингэнэ. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор ингээд ABC гэдэг 3 юм одоо ингээд зархаж байгаа болно шүү дээ. Одоо ингэж хэлнэ гэсэн ингээд за манайд ингээд ABC гэдэг 3 юм байна. Али нэг нь аав гэж хэлэх юм бол нөгөө ABC чинь гурал ингээд адилхан сонсогдчих жоох байхгүй. Яг бол хурдан хэлчих болохоор тэ. ABC гэдэг 3 юм байна шүү дээ. Гингүүт чинь за ялгаагүй л 3 юм байна гэж бодож байна. Эсвэргээрээ за манайд A гэдэг нэг юм байна. Тэгээд энэ B байна. Тэгээд энэ C гэдэг нэг юм байгаа. Алийг авах юм. Гэх юм бол нэг гурвч ингээ гурлын шал өөр ингээ санагдаж авчиж байгаа байхгүй тийм. Өөх за бодё ихөө гэдэг ч юм уу тийм. Тэгж бодно гэсэн үг. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө нэг in action inertia effect гэдэг юм байна. Тэгээд энэ нь болохоор нөгөө юу юм бэ л та. Хүнд ингээд одоо sales яаж байгаа бол ингээд нэг юм offer буюу санал тавих биш. Task өгөх хэрэгтэй. Offer биш task өгөх гэсэн. Одоо юу гэдэг чинь чи надаа нэг тэрийг ингээд тэгээд өгчихгүй биз гэж одоо хэлэх нэг өөр эсэргээр тэрийг тэгээд өгчихөө гэж хэлэх нэг өөр гэсэн үг. Яг үгээр хүн ингээд эхний одоо офер буюу тэрийг тэгээд өгчихгүй биз гэдэг тэр үгүйгээд хэлчих юм бол дараагийн хэлсэн одоо бүх юмд нь үгүй гэж хэлдэг юм байна л та. Эсэргээр юу гэдэг чинь тэрийг тэгээд өгчих ингээд гүү гэд хүн хэллээ гэд дараа нь ахаад тийм юм ингээд хэлж болдог байх. Тэгвэл тэрийг тэгчээч гэдэг ч юм байна. Тийм болохоор нэг одоо Америкийн одоо рекламууд дээр чинь дандаа buy this те энийг яг одоо худалдаад ав залуу минь гэдэг ингээд юм чичгэнж одоо дайрч тийм хөвгтэй байдаг шүү дээ. Одоо манай Jordan гутлын дэлгүүргээд одоо хороолт тасаага тэр мэр болстой ингээл та хитэн төгрөгөөр хитэн пүүз аваарай гэж шууд ингээ аваарай гэдэг ингээ хэлчихэж байгаа хөөх те. Тэрний эсрэгээр одоо Jordan гутлын дэлгүүр ингэж хэлдэг байлаа гэж бодъё л да. Та залуу минь яаж байгаа биш үү хөлчин даарж гэнэ үү. Тэмүүт манайд орж ирээд пүүз сонирхгүй байц гэх юм бол бас шал өөр гэсэн. За тэгэхээр яасан байх нь ингээд task биш гэнэ offer биш task хэлэх хэрэгтэй байх нэ. За дараагийнх нь болохоор ингээд одоо дуусгах чинь гэх. Энэ нөгөө хүний бас нэг юм эвгүй юм байт юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр хүн ингээд өөрөөсөө илүү хүнийг дуурайдаг гэнэ. Өөрөөсөө дор хүнийг бол одоо ингээд хизээч дуурайдаггүй юм байна л та. Тэ ер нь угаасаа тийм бидтэй яаж утсан гэхгүй. Тэгэд хүмүүс бас нөгөө алтартай хүмүүсийг ингээд бүх юм дээр лаг гэд бодчихдээ юм байна. Одоо юу гэдэг чинь ингэж байгаа байхгүй. Ингээд жүжигчин хүн одоо цэрэн болдгоо тий. Одоо цэрэн болдгоо одоо ингээд пүүз Jordan гутлын дэлгүүрийг рекламдаж болоод байгаа байхгүй. Спорт гутлыг жүжигчин хүн рекламдангууд хүн тэр гутлын лаг гэж бодчихж байгаа нь одоо цэрэн болдгоод итгэж байгаа байхгүй. Эсвэргээрээ яг ингээд Jordan гутлын дэлгүүр үнэхээр пүүзээ зарах гэдэг бол тэр нэг юм сакс максны залуучуудыг авчираад яаж болно шүү дээ. Гэтэ тэр сакс
сакс тоглодог залуу цэрэн болдгоо шиг алдартай биш бол тэрийг хинч тоохгүй. Тийм болохоор ингээд салбар үйл харгалзсан. За юм бүр салбар үйл харгалзсан лагл хүн байх юм бол одоо юу гэж рекламдаж болдог байх нь шүү дээ. Гэтэ энэ нөгөө бидний боловсралгүйгийн л гайл та гэхгүй. За тэгээд дараа нь болохоор юу юм бэ? Нэг рок гэд кофе шоп байдаг шүү дээ. Тэнд болохоор ингэдэг байхгүй. 10 кофе авахаар одоо нэг кофе үнэгүй өгнө гэдэг нэг юм loyalty card үүтэй. Тэгэхээр 10 одоо бүглэх хэвээр слот байна шүү дээ. Тэгэнгүүт одоо юу гэдэг чинь эсэргээрээ одоо нөгөө талд нь өөр нэг юм сонголт байлаа гэж бодъё. 12 одоо кофе авч иж нэгийг үнэгүй авдаг нэг карт байлаа гэж бодъё л доо. Гэтэ тэрнийхээ хоёрыг бүглээд өгсөн. 12-оос 2-ыг эхлээд бүгэлдсэн гэсэн үг. Тэгэхээр адилхан ингээд 10 биш те. Нөгөөх нь ч гэсэн 10 байгаа. Хүн төмгөт яг алийг сонгох вэ гэхээр 2-ыг эхлээд бүглээд өгцнээ сонгох юм байна. Хоёулаа адилхан ч гэсэн. Яг тэгэхээр нэг юм 2-ыг ингээд цаасанд хийгээд өгч байгаа байхгүй те. За та манай кофе шопор орж ирж байгаа. За танд 2-ыг дараад өгчээ гэд 12 юутай юм өгөхөд хүн тэрийг сонгодог байх нэ. За дараагийнх нь болохоор ингээд сонголтын одоо парадокс гэдэг юм байна. Тэгээд нэг юм судлаа байт юм байна л да. Нэг одоо турк дэмүүд одоо хаана мэдхгүй нэг юм одоо үнэт идэлтэй жем зардаг газар байсан байна л да. Тэгээд тэр нь ингээд 6 одоо тийм бүтээгдэхүүнтэй байсан юм байна. 6 бүтээгдэхүүнтэй байхдаа тэр бол ингээд лангууныхаа баг ингээд 40% зарчдаг байсан гинэ. Эсэргээр нөгөөтг чинь тэ за энэ 6 арай цөөдөд нэгтүүлээ сонголттой болъё гэд 24 бүтээгдэхүүнтэй болцсон чинь одоо яг тэр лангууныхаа 3% л одоо зардаг болж эхэлсэн гэж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр хүн ингээд юм ингээд сонгохдоо ингээд цөөхөн юмнаас сонгоход амар байдаг. Гэтэ бас хэтэрхий цөөх юм шүү дээ. Хоёрхан юм өгснөө нэг нь зайлаа нэг нь авах гэвэл бас амар тийм нэг 6 юмнаас сонгох нэг өөр 24 юмнаас сонгох нэг өөр 24 юмнаас нэг нь авчлаа гэд дараа нь нөгөө нэг 23 юм ямар юм байсан юм бол тоо гэдэг юм харуулсаад байгаа байхгүй ингээд нэр би юу л авчвдаа гэдэг ч юм те. Тэгэхээр яг цөөх юмнаас сонгосон байх юм бол тэр хүн ингээд тэрэнд байгаа итгэлтэй гоё сэтгэл амар байд юм байна. Тэгээ бүр нөгөө нэг ягаад тэр цөөхнийг зарсан бэ гэхээр 24 юм байхаар хүн бүр ингээд самгарчж байгаа байхгүй те. За бүгдээрээ л гоё юм байна. Энэ хоёр нь адилхан ч юм уу энэ ч гоё юм. За ер нь болио илээ. Явж юу зарим авч тэгээ яваад өчөж байгаа байхгүй. Тэгэхээр сонголтоо бас хэтэрхий олон байлгамт лаг байна гэж юм байдаггүй байх нэ. За дараагийнх нь болохоор ингээд хүн юу яад юм бэ? Мэддэг юма илүү авд юм байна. Энэ бүр амар зөв. Хүн яг ингээд зөв юмнаас илүү мэддэг юма сонгот юм байна. Одоо нэг Монгол ардын нэг сайхан үг гэдэг шүү дээ. Нэг юу лээ? Мэддэггүй бурхнаас нөгөө таньдаг чөтгөрөн дээр мэрч ашигтай. Гэтэ тэр чинь бурхан чөтгөр хоёр шүү дээ. Тэг ингээд чөтгөр бол буруу шүү дээ. Гэтэ ингээд чөтгөрийн сонгоч жоохгүй яагаад гэхээр мэддэг болохоор. Одоо юу гэдэг чинь ажлын ярилцлаган дээр тийм ингээл би нэр Балтангой хамаатны дүү гэж хэлчихэд тэр ингээд одоо шал өөр нэг танихгүй хүнээс ингээд бүр ингээд хідэн левел ингээд дахиад сонгохт магадлал өсөж байгаа хэрэг тийм болчтой юм байл. За тийм байна. Тэгээд хүйсэн ялгаа, гендрийн ялгааг одоо яа л та. Гендрийн ялгаагнууд эмэгтэйчүүд ер нь амар харамчуд юм байна. Эрэгтэйчүүдээс бүр хамаагүй харамч гэсэн үг. Үрлэгэн биш байд юм байна. Тэгсэн чинь яадаг вэ гэхээр ингээд эмэгтэйчүүд ингээд одоо зөвхөн эмэгтэйчүүд дотроо эмэгтэйчүүд ингээд байхдаа амар юм өрсөлдөнч тэг ингээд юм авах гээд ингээд яриад байдаг. Яг бүр юм mixed society буюу эр юмэрээ гой холилдон байгаа юм дотор бол эмэгтэйчүүд их өрсөлдөх гээд байдаггүй. Яг л эрэгтэйчүүд байгаа болохоор. За яах гэх ингээд байж байгаа. Тэнгүүт энэний нэг жишээ нь яаж байгаа гэхээр нөгөө юу гоо сайхны дэлгүүрүүд байгаа байхгүй. Одоо жишээ нь заяа бэлгээгийн ядаг юмны эссенц ирлээ бүсгүүчүүдээ гэл тэнгүүд заяа бэлэг дээр бол би одоо очихгүй шүү дээ нэг эрэгтэй хүн тийм тэнд дандаа ингээд жуман эмэгтэйчүүд очиж байгаа тэнгүүд тэнд дотор байгаа жуман эмэгтэйчүүд дотор одоо нэгнээсээ баян гоё ярьстай тренд мэдэрдэг юу гэдэг тэгж харагдахын тулд эмэгтэйчүүд дундаа тэр эмэгтэй хүн гоё харагдахын тулд ингээд авъя гэдэг ч юм уу тийм яг ингээд өмнөх өдөр нэг юм паста авах гэд гороогоод басна маргааш шууд 100,000-аар тус авдаг ч юм уу тийм байд юм байна. Тэгэхээр яах нь эмэгтэйчүүдээр юм ахуулахыг хүсэх юм бол эмэгтэйчүүд дотор нь л одоо байлгах юм бол илүү юм авах нэ. Тийм байд юм байна гэхгүй. За тэгээ бас энэ амар мохоо гонхтой сэдв. Одоо ингээд жаргалтай хосуудын ингээд худалдан авдаг юм том бас хувааж болдоггүй юм байд ингэнэ. Одоо жишээ нь машин байр тий. Тэнгүүд яг тийм жаргалгүй хосууд болохоор нэг юм хуваачч болохоор юм авд юм байл та. Хос тавч гэдэг ч юм уу тий. Ингээд одоо саллак гэдэг нөгөөдгөө ингээд шар утан тэгээд авч явж болох гэдэг шүү дээ. Тийм юм авд юм. Нэг том юм авдаг юм жаргалтай биш хосууд.
Тэнгуут яг тэр хосуудыг жаргалтай жаргалгүй гэдгийг одоо яаж мэдэх вэ гэж юу? Тэгэх юм бол нэг ингэ тийм ээ. Statistically 7 жилээс илүү хамт амьдарсан хосууд угаасаа жаргалгүй байдаг. Тэгэхээр яасан бэх нь 7-оос цөөхөн жил одоо амьдарсан танилцж байгаа ч юм уу тийм хосууд бол том юм худалдан авдаг бас авах одоо магадлалтай. Тэнгуут бүр юм удцсан одоо угжирцсан хосууд бол ерөнхийдөө тийм том юм гэхээс илүү жижигхэндээ хуваачдаг ч юм уу. Эсвэл нэг ч юм уу тийм юм авдаг байх нэ. За тэгээд дараагийн нь болохоор нөгөө survivorship bias гэдэг юм байна. Энэ болохоор амар товчхондоо юу вэ гэхээр дайн болоод нэг бах ингээд онгоцууд ирээд исэн юм байна л та. Тэгээд нэг онгоцууд нь буудуулсан ирээд исэн. Тэгсэн чинь нөгөө инженерүүд нь энэ далавчин дээр нь буутцсан биз дээ. Энэ далавчин хідүүлээ жоохон зузаалчт юм уу гэд тэн дээр нь төмөр наагаад байсан байхгүй. Тэнгүүт тэр ингээд яаж одоо тэнэгтэж байгаа гэхээр яг ингээд дайнаас ирсэн онгоцууд тэдэр байгаад байгаа байхгүй. Тэнгүүт дайнаас ирээгүй онгоцууд хаана байгаа гэхээр хөдөө газар одоо гол дотор гівтэж байгаа байхгүй. Яг ингээд сүнцэн дээ. Тэнгүүт яг тэр сүнцэн онгоц яг хаана бодуулаад сүнчүү гэдгийг мэдхийн тулд яг тэр сүнцэн онгоцон дээр нь очиод тэрнийх нь бодулсан хэсгэн дээр нь ингээд төмрөө наах хэрэгтэй байтал хүмүүс яасан бэ гэхээр дайнаас 9 минут ирсэн амьтаа голтой ирсэн онгоцнуудынхаа амьд гарсан хэсгүүд дээр юм наагаад байсан байх нэ. Тэгэхээр яасан байх нь одоо ингээд амжилтанд хүрээ одоо стартап байгуулъя гэж байгаа л яг тийм амжилттай ч юм уу те бүр алдсан одоо entrepreneur-ээс юм асуух нэг өөр одоо бүр ингээд failed-д архинд ороод ингээд гудамжинд хөвтөөд те автобусны буудлын дээр юм ирдэг болцсон ахаас асуух нэг өөр. Яг гэвэл тэр нэг автобусны буудлын дээр байгаа ах болохоор ингээд мэдээд байгаа байхгүй яг за би яг нэг тэгсэн чинь нэг балраад нэг годройтоод дампуурсан юм да гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр хүнээс асуугаарай гэдэг юм байна. За одоо тэгээд ер нь одоо дуусгах төхөж байна. Одоо сүүлээс хоёр дахь энд юм ирж байгаа юм. Тэр нь одоо юу вэ гэхээр нөгөө нэг яа гэм бэ? Хүнд ингээд хүсэж байгаа юмыг ингээд шууд ингээд бүгдийг ингээд хэлээд өгчөж болдоггүй юм байна. Одоо чинь Стив Джобс ингэсэн гэж байгаа байхгүй. Одоо нэг iPod гэдэргээл Apple одоо смартфон гэдэг юм тухайд байсангүй шүү дээ. Тэнгуут тэрийг нөгөө хүмүүс зарахтаа одоо ингэж зарсан байлаа гэж бодлоо л та. Хүмүүстэй бүр амар гоо жаргалтай товчтой утсаа ингээл дараал мессеж хэлжсэн чинь тэ нэг хуруугаараа нэг илчмэлдэг нэг юм гавтгай юм зарах гэдэг шүү дээ. Тэр бол яг өмнөд тухайд хэрэггүй байхгүй юу хүмүүст. Яг уу хэрэг болно гэхдээ тухайн үеийн хүмүүсийн сэтгэхүйд энэ ингээ ямар ч наач хэрэггүй ээ гэд бодож ирсэн юм ингээ зарсан байнамаа. Тэгэд юу гэдэг чинь та энүүгээр одоо ингээ GPS мэс яан тэ дуугаа сонсч ингээ селфиг аавн тэгэнгүүт товч мовч дарахгүй хурууч ядрахгүй гэж хэлэхийн оронд Стив Джобс юу гэсэн бэ гэхээр ингэсэн аахгүй. За та нар бол одоо ийм юм байгаа. Ер нь одоо ингээ дэлхийн мэлхийн маань ингээ сайхан хөгжиж чинь ер нь та нарт хэрэгтэй шүү гэд ингээ хайцсан аахгүй. Тэнгүүд хүмүүс яасан бэ гэхээр ингээ бодож байгаа аахгүй. Нэр нь тийм ч юм уу гэд хүнд ингээд одоо нэг юм одоо сумаа одоо ингээд одоо зоогоод ингээд тэрийг ингээд тойрч бодоод энийг юунд хэрэглэж болох вэ гэдэг тэр гэрийн даалгаврыг хүмүүст өөрсдөнд нь үлдээсэн байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүст хоёр сонголт үлдчихэж байгаа. Яг тэрийг ойлгохгүй бол за нэг бол би өстой хоцрогдсон тэр нэг орк юм байна гэж бодно. Эсвэл за хэрэгтэй юм шиг байна. Энийг аль хэрэглэж үзье гэдэг ч юм уу. Тэгдэг байх нэ. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор хамгийн сүүлийн bias гэдэг нэртэй юм байна. Тэгээд end point bias гэдэг нь болохоор юу вэ гэхээр хүн ингээд хамгийн сүүлд ярьсан юм санд юм байна. Юмны. Одоо ингээд юу гэдэг чинь нэг цагийн лекц ч юм уу те. Одоо 2 цагийн турш одоо пив уулаа гэхэд яг сүүлийн тэр нэг 10 минутыг л хүн ер нь илүү санд юм байна л та. Тийм болохоор яг нэг political буюу улс төрийн одоо тийм дебейтүүд, хэлэлцүүлэг, хэрүүлүүд дээр хүмүүс яг нэг за би хамгийн сүүлд юм хэлчихэд хүү гэж ер нь дандаа гуйдаг. Би тэр нэмэр эргэлттэй байдаг. Одоо чинь 5 хүн одоо зэрэг дараалаад юм ярих чаавал одоо хамгийн ихэнд ярьж байгаа нь ерөнхийдөө нэг петлиг болчихж байгаа юм байна. Эсвэргээр яг 5 дахь хүн буюу хамгийн сүүлд ярьж байгаа хүн одоо ингээд нэг алдсан юм шигтэй. Тэр хүн нэг амар чухал юм хэлсэн юм шиг өргөлдөд байт юм байна. Тэгэхээр яасан байх нь хүмүүс ингээд хүлээж аваад хамгийн сүүлд нь одоо гоё юм а, панчлайн а, одоо яг над шиг ингэж хэлээрээ. За тэгээд нэг сонирхуулахад ганц юм хэлэхэд ингэдэм юм байна. Хүмүүс нэг юм яг юмаа сонсож жоод ингээд болдог нэг цэг гэж байд юм байна л та. Ингээд болдог цэг зөө. Тэгээ орчуулчаа. Одоо ихт чинь би ингээл нэг одоо охинтой танилцж байлаа гэж бодъё те. Ингээл өөрийгөө ярьж авахгүй багаас нь би багтаа ингээд одоо хөвтлээ зураг зурдаг байсан. Яадаг маадаг. Манай ээж аав одоо хаанхын хүмүүс байд юм ээ. Ингээл мэдээлэл өгчээснэ дундуур нь гинттэй. Би нэр нэг явж байгаад нэг
юу тэмбүү аваад тэгээ тэрийг идгээцэн л дээ яах вэ одоо гэтээ манай бол одоо улсын хурлын гишүүн болсон гэдэг ингээд цаашаа үргэлжлүүлээд ярингууд хүн яг тэр нөгөө тэмбүүн дээр ингээд болчихж байгаа. Тэрнээс цаашаа одоо сонсохгүй гэсэн. Яг тэр үед ингээд хүн ингээд шийдвэрээ гаргачих жоохгүй. За яс тэмбүүт за гээд одоо яг тэр нэг зогсцсон цэгээсээ хойших юм аа бол ингээд сонсдоггүй. Тэгэхээр худалдан авалтан дээр ч гэсэн яадаг вэ гэхээр одоо бүтээгдэхүүн ингээл магтаал байдаг. А яг нэг гоё юм одоо хилчтэй гэж бодлоо. Манай бүтээгдэхүүнийг яах юм бол та одоо яана гэдэг ч юм те хамгийн чухал юм хилцэн байлаа гэхэд тэр үед хүн одоо шийдвэрээ гаргачихж байгаа гэсэн. Тэгээ тэрнээс цаашгаж нь бол нэг сонсохгүй. Яг л хүн аль явгарын нөгөө шийдвэрээ гаргацсан байгаа болохоор тэгдэм байх. Муу юм дээр ч гэсэн адилхан. Одоо ингээд муу мухай юм ярьж байгаа те тэгсэн чинь хүн ингээд зогсцсон байж магадгүй байд юм. Тэгээ одоо нэг юун дээр яаж шилжих юм мэдэхгүй. Тэгээ та нар өөрсдөө сайхан бодож болоорой. Тэгээд одоо амжилт хүсье. Юмаа сайхан зараарай гэхгүй. За баярлалаа.